За сайн бацгаана уу, та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За Judilogy podcast-ийн маань нэгэн энгийн дугаар та бүхэнд өнөөдөр хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарыг Марлаа оюуканаар бэлтгэн хүргэж байна. За өнөөдөр та бүхэнд сүүлийн үед шийдвэрлэгдсэн онц сонирхолтой маргаануудаас шүүлт хийгээд тэрний дундаас улсын дээд жүхээр сая 2025 оны 9 сард орсон нэг тийм хөдөлмөрийн хэрэгцээ маргааныг танилцуулахар болсон байгаа. За энэ маргаан маань бол сурагчдын дүнг засварласан багшийн үйлдэл өөрөө ноцтой зөрчил мөн үгүй юу гэдэг асуудлыг хөндлсөн. За Марлаа маань биднэрт үйл баримт болон шүүхэн шийдвэрээ танилцуулнаа. Тийм. Би нөгөө яг энэ удаагийн дугаараа бэлж байхдаа сүүлийн үед юу н усын дээд жүхээр сайн сайхан юу болоод байна гэд нэг харсан. Тэгээд тэгсэн чинь сүүлд яг энэ хэргийн нөгөө усын дээд жүх чинь өөрийнхөө шүүх уралдааг лайваар явуулдаг болсон шүү дээ. Тэгээд тэр нь Facebook мөкээр тэгснээ дахиад ер нь зарим телевизээр явдаг болсон мэлээ. Тийм болохоор энэ хэргийн лайвнаас хүмүүс нэлээд анхаарсан сонирхолтой санагдчих ах шиг байлээ. Тэгээд кейсэн та яг сая төрс сонсонгууд нөгөө дүн засварласан багшийн хэрэг гэдэг чингөөт би бол айгу тийм нийтлэг хэрэг байх гэж бодоод байгаа байхгүй. Ер нь хаа газар те бид ч нэг 10 жил оюутан байсан нөхөр нэмэр хүмүүд бол болдог байсан байх гэж бол бодож байна. Ганц хоёр тохиолж байгаа кейс бол биш байх те. Тийм болохоор яг зүгээр сонирхолтой байх гэж бол бодсон юм аа. Тэг яг тийм болохоор хэрэг рүү орчих. За тэгэхээр нэхэмжлэгч нь бол мэдээж яг ерөнхий боловсролын сургууль багшилж исэн энэ гэдэг ийм багш байгаа. За хариуцагч нь бол тухайн тэр багшийн ажил олгогч буюу ерөнхий боловсролын сургуулийн ийм захирал энэ хүнтэй шийдвэр дээр нь маргаж байгаа учраас энэ үнийг хариуцагчаар татсан бол байгаа. За нэхэмжлийн шаардлага нь юу байгаа гэхээр ажлаач чөлөөсөн тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоолгох. За тэгээд ажилгүй байсан хугацаанд өмнө авч ирсэн цалин үйлстэй тэнцэх олгорт 26 сая 400 мянган төгрөг гаргуулах. За тэгээд энэ нөгөө ажилгүй байсан хугацааных нь буюу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөж төлб бичлэлт хийлгэхээ гэдэг ийм нэхэмжлийн шаардлага бол гаргасан байсан. За энэ нэхэмжлийн шаардлага нь ер нь анзаарах юм бол нөгөө хөдөлмөрийн харилцаатай холбоотой нэхэмжлийн шаардлага дүн дийлэгтэй юм байдаг те. Хууль бусаар ажлаас салсан, үнэлэхүүгээр ажлаас салсан гэж хэрэг үзэж байгаа болвол за ийм нэхэмжлийн шаардлага бол байсан. За тэгээд Баянгол хаавал сонгоны архын дүүргийн 90 эргийн анхашны тойргийн шүүхийн 3 сарын 13-ны өдрийн ийм шийдвэртэй 25 оны гэсэн үг шүү дээ тий. За тэгээд давцаалгагчны шүүхийн 5 сарын магадлалтай. За тэгээд усын дээд жүхээр сая 9 сарын 30-ны өдөр хэлэлцэгдэж дусаа 135 дугаар тогтоол гарсан ийм кейс бол байсан. Тэгээд бүрийнхээр нож танилцъя гэдэг юм бол усын дээд жүхүүрийн сайтаар бол орчихсон билээ шүү. За тэгээд усын дээд жүхөд гомдол гаргасан этгээд нь бол хариуцагч өмгөөлөгч гомдол гаргаад тэрийг усын дээд жүх хүлээж авахар шийдвэрлээд хэлэлцсэн ийм бол маргаан байсан. За тэгэхээр үн үйл баримт руу оръё. Манайхан бол ерөнхийдөө бол авчихсан баха. За саяны нөгөө ажлаас салгагдсан багш нь болохоор төгсөх 12 дугаар анги тийм даасан багш байсан. За тэгээд 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр бол улсын хэмжээнд нэгдсэн цагаар 12 дугаар ангийн англи хэлний шалгалт бол авсан байлээ. Нөгөө бид төгсөхдөө улсын шалгалт гээд бүх 12 төгсч байгаа хүмүүс өгдөг штэ тийм миний санаж байгаагаар монгол хэл, англи, математик ч лөө. Тэгээд нэг хэсэг сонгож өгдөг ч лөө дээ тий. Тийм процесс бол явсан байлээ. За тэгээд уг шалгалтанд тус сургуулийн нийт 91 суралцагч шалгалт өгсөн. За шалгалтын комиссийн бүрэлдэхүүнд бол сургуулийн захирлын тушаалаар томилогдсон багш нар шалгалтын материалын тойргийн журмаар засахдаа зарим сурагчдад бодит бус дүн тавьсан гэж байгаа. За учир нь бол нэхэмжлэгчийн даасан ангийн шалгалт өгсөн учраас тус нөгөө маргаад байгаа нэхэмжлэгчээр маргаад байгаа ашаа салгагдсан багш нь ер нь бол манай ангийн хүүхдүүдэд шалгалтын материалыг бараг харахгүйгээр хүүхдүүдийнх нь өөрсдийнх нь зан төлөвт бараг үндэслээд энэ хүүхдээ өөр нэм штэ ийм дүн тавь, тэр хүүхдээ ийм штэ ийм дүн тавьгээд зарим хүүхд нь бол дүн нэмсэн, зарим хүүхдийнхээ нь бол дүнгийг бууруулсан нэг иймэрхүү юм бол болсон юм байлээ. За тэгээд энийг бол сургуулийн захирал нь олж тогтоогоод 2024 оны 6 сарын 13-ны өдөр буюу эндээс бол нэг 7 хоногийн дараа байгаа. 6 сарын 6-ны өдөр бол шалгалт авч байгаа штэ тий. Тэгэл бодвол тэр өдрөө л зассан л ахал та. Тэгээд 13-ны өдөр нь болохоор 33 дугаар тушаалаар нөгөө багш энийг бол 2024 оны 6 сарын 6-ны өдөр улсын хэмжээнд нэгдсэн цагаар авдаг англи хэлний шалгалтын 12 дугаар ангийн нийт 91 сурагчдын материалыг засаагүй шууд худлаа дунж тавьж гаргаснаа нь бол багшийн ёс зүйд нийцэхгүй гэж үзээд за энэ нь бол хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 81-2 81-ийн 4-т заасныг хамаарна буюу энэ нэг ажил олгогчдын санаачлагаар хөдөлмөрийн гэрээг туслах юм зохицуултууд байгаа.
эднийг үндэслэж бол ажлаас чөлөөлж байгаа тушаал бол гаргасан. За 81 2 81-ийн 4-т нь юу байгаа юм бэ гэх юм бол за ер нь хөдөлмөрийн хуулийн нөгөө нэг ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах. За эсвэл нөгөө ажилтан өөрийн санаачлаар хөдөлмөрийн гэрээг цуцлах юм их тохиолдол байдаг шүү дээ, тий. За тэгээд 81 дөрөв зүйл дээр бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачлагаар тий цуцлж байгаа эдгээр тохиолдлуудыг бол заасан байдаг. За 81 2-т нь ажилтан бол одоо мэрэгжлийн төвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй болгон тогтоогдсон. За энэ тухай ажилтнаа өмнө нь анхааруулж мэрэгжлийн төвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэл сайжруулах боломжит хугацаа олгосон одоо байвал зохино гэдэг ийм зохицуулалт байдаг бол 81-ийн 4-т нь ажилтны хөдөлмөрийн сахилгын зуршлыг давтан гэдэгт бол 2 ба түүнээс дээшийг ойлгоно. За давтан гаргасан. За эсвэл хөдөлмөрийн эрхлэлтэй харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зурчил гаргасан гэдэг бол ийм хоёр зохицуултыг бол одоо ингэж үндслэл болгож ажлаас салж байгаа тушаал бол гаргасан байнамаа. За өмнө тушаал дээр нь нэхэмжлэгч маань яг юу гэж маргааш нэхэмжилт гаргасан бэ гэдэг юм бол за англи хэлний багшаар ажиллаж байгаа тус сургуулийн захирлын одоо 24 оны 6 сарын 13 өдрийн тушаалаар бол ажлаас чөлөөлөгдсөн. Тушаалд бол одоо миний саяны дурдсан энэ хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 81 2 81-ийн 4-т заасныг бол ингэж одоо үндэслэж бол намайг ажлаас халсан. За гэтээ 81 2 сая дурдсанчлын одоо ажил мэргэжлийн хувьд те ур чадвар тэмцэхгүй ажлын гүйцэтгэл хангалтгүй ч гэдэм үү эдгээрийг ажилтан төрүүлж дахиж мэдэгдэн за ямар нэг одоо мэргэжил төвшингээ сайжруулах эсвэл юм арга хэмжээ бол авсан байна. Хэрвээ эсвэл тэр хүн одоо ажил үүрэгтээ тэнцэхгүй гэж байгаа бол тэрийг тогтоосон ямар нэгэн одоо комиссийн дүгнэлт ч юм уу хин нэгний юм дүгнэлт авах ёстой. Энэ тохиолдолд ерөөсөө ийм юм бол болоогүй. Тийм болохоор би 81 2 цас үндэслэлээр намайг хаснаг бол хөлөөнд зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа юм. За дараа нь болохоор 81-ийн 4-т бол одоо сахилгын зөрчлийг удаа гаргасан тий 2 ба түүнээс дээш удаа давтан гаргасан. Эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд туслах одоо ноцтой зөрчил гаргасан гэдэг эдгээр үндслийг бол заасан байдаг. За тэгтэл одоо намайг ажил салгах тушаал дээр ёс зүйн зөрчил гаргасан гэж одоо дуртаад байгаа. Хэрвээ юм ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн болвол энэ ёс зүйн дүрмийн яг ямар заалтыг зөрчсөн бэ гэдэг тодорхойлогоогоос гадна тухайн зөрчлийг төрийн одоо бус байгууллага шалгаж тогтоох шаардлагатай. Иймд ерөөсөө энэ тохиолдолд ийм процесс бол болоогүй. Одоо хөдөлмөрийн зөрчлийг өмнө нь удаа гаргасан тохиолдол байхгүй. Тэрнээс гадна яг одоо энэ ёс зүйн зөрчил гэж намайг халаад байгаа энэ нөгөө дүн худлаа гаргасан гэдэг энэ зөрчил нь яг ностой зөрчил хэсэг талаарч одоо зохицуулалт байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үр ингэж бол маргасан байнамаа. За харин хариуцагчаас ямар тайлбар өгж байгаа бэ? Буюу одоо нэг ажлаас арсан захирлоо ямар тайлбар өгж байгаа вэ гэдэг юм бол за нэхэмжлэгч нь бол өмнө дурдсанаар одоо ингээд суралцагчдад ингээд бодит бус дүн тавьсан тий одоо тэр хүн комист орж ажиллахдаа манай анги одоо 12 дугаар ингээд төгслөө муу дүн байж болохгүй та нар засаад хэрэггүй гайгүй дүн тавь гэх зэргээр одоо бусад багшад нөлөөлөх гэж оролцсон загнасан урайлсан иймэрхүү одоо ааш гаргасан байсан. Үүнийг бол би одоо өөрөө ингэж олж тогтоосон учраас энэ бол ингээд багшийн хувьд байж болохгүй юм ёс зүйгүй үйлдэлээ. За тэгээд мөн одоо тус багштай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4-р одоо зүйл югсэн байдаг вэ гэх юм бол байгууллагын журам хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан болвол эрхэлж байгаа ажил үүрэгтэй холбогдуулсан шууд удирдах албан тушаалнаас өгсөн үүрэг даалгаврыг санаатаагаар гүйцэтгэхээс татгалцсан эсэргүүцсэн бол за тэгээд ажлын хариуцлага мэргэжлийн ур чадвараас шалтгаалan сургалтын үйл ажиллагаа аюулгүй байдал нөлөөсөн үйл баримт гаргасан зэрэг нь бол хөдөлмөрийн хууль заасан ноцтой зөрчил юм аа. Тийм болохоор энэ удаагаад бол энэ хүнийг би ностор зөрчил гаргасан гэж үзээд замун багшийн хувьд энэ ёс зүйн үйлдэл бол би 81 2 буюу нэг ажил гүйцэтгэлийнхаа төвшөнд бол одоо хангалттай биш гэж ингэж би өөрөө үзсэн учраас одоо ажлаас чөлөөсөө тийм учраас нэхэмжлэг бол хүлээн зөвшөөрөхгүй гэдэг одоо ийм тайлбаруудыг бол хэлж маргасан байдаг байгаа. За ерөнхийдөө дараа нь шүүхийн шийдвэрүүдийг товчлох юм бол анхан малын давзаалагчдын шүүхүүд бол нэхэмжлэглийг бол бүрэн хангаж шийдвэрлсэн. За анхаачны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь одоо юу гэж байдаг вэ гэж байгаа юм бол яг нөгөө мэдээж нөгөө шүүх холбоос тайлбар өгөхдөө яг энэ хүнийг ажлаас чөлөөлөд байгаа тэр тушаал дээр дуртаад байгаа үндслүүд нь яг одоо үндэслэл бүхэн юм уу бодиттой юм уу те эдгээрийг яг тогтоосон юм уу гэдэг дээр л дүгнэлт өгж байгаа. Тийм болохоор яг хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 81 2 болон 81-ийн 4 заасан тэдгээр үндслүүдээр тайлбар өгж одоо дүгнэлт хийсэн байнамаа. За тэгэхээр 81 2 заасан үндслэлд юу гэж тайлбар хийсэн бэ гэдэг юм бол за энэ ёс зүйн зөрчил хэсэх одоо талаарх зохицчдын тайлбартай холбоотой анхаачны шүүх бол одоо энэ 81 2-той холбож бол дүгнэлт хийж байгаа юм. За нэхэмжлэгч тушаал заасан үйлдэл гаргасан за уг үйлдэл зөрчлийн шинжтэй боловч
одоо харин энэхүү үйлдэл нь хэмжлэгчийн мэрэгжлийн одоо төвшин ур чадвар ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажлын үүрэгтэй тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэж үзэх хууль зас нөхцөл бол болохгүй. Мөн ажил олгогч тус үйлдэлийг ёс зүйн зөрчил байна гэсэн бол үүний зохих журмын даваа шалгаж тогтоосон байх ёстой боловч ийм баримт бол алгаа гэж бол хэлж байгаа. Өөрөөр хэлбэл яг одоо мэрэгжлийн төвшин ур чадвар нь хангалтгүй байна гэж үзэхтэй холбоотой нотлох баримт алга байна. За мөн ёс зүйн зөрчил гэж одоо тушаалтаараа дуртаад байгаа хэвтвч яг энэ ёс зүйн зөрчил нь одоо тухайн байгууллагын дотоод дүрм журмаар яг ямар зөрчил юм те яг ямар ёс зүйн зөрчил байгаа гэдэг тийм холбогдох зохицуулт нь бол байхгүй байна. Үүнтэй холбоотой юм бас алга байна гэж хэлж байгаа. За 81-4-т холбогдуулж болохоор хариуцагчийн тайлбарлаж байгаа энэ хөдөлмөрийн гэрээний 4 дахь залтад байгаа нөхцөл нь бол одоо нөгөө багшийн гаргасан зөрчилтэй хамааралгүй түүний гаргасан зөрчлөө хөдөлмөрийн гэрээнд бол тухайлан заагаагүй байна. За тэнгууд нөгөө ер нь хөдөлмөрийн тухайлаар болон ер нь одоо хөдөлмөрийн харилцаанд ноцтой зөрчлийг юу гэж одоо авч үзэж байгаа нийтлэг хандлага байгаа гэдэг юм бол ноцтой зөрчлөөр тухайн нэг халах бол тэр ноцтой зөрчлөөр тухайлан хөдөлмөрийн гэрээнд заавал заасан байхыг шаардж байгаа тэгжээж тэр хүн одоо тодорхой танилцаад ийм ноцтой зөрчил гарах юм бол халагдана гэдэг тэдгээр ойлголтог байлаа. Тэгэхгүй одоо тэгээд заахгүйгээр та ийм үйлдэл гаргалаа гэж одоо ноцтой зөрчил үзэж бол халах юм бол үнэлэхгүй гэдэг нэг тийм одоо хуулийн тайлбар зүйлүүд бол байдаг. За тийм болохоор одоо хөдөлмөрийн гэрээнд нь тухайлан энэ тохиолдлыг бол ингэж ноцтой зөрчилгээ заагаагүй. Тийм болохоор хөдөлмөрийн гэрээний 4 дахь хэсэг заасан зүйл нь нөгөө хариуцагчийн тайлбар хэсэг дурсан шүү дээ энэ хэсэг бол хэд одоо юм ерөнхий учраас бас энэ хэсэгт бол хамааруулахгүй. За мөн хуулийн 81-4-ийг бол баримталж ажилтан ажлаас чөлөөлж байгаа бол одоо хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйл буюу хөдөлмөрийн цахилгын шийтгэлтэй холбоотой зохицуулдаг мөн баримтлах ёстой байсан гэдэг эдгээр тайлбарыг бол хийдгээ нөгөө цахилгаан зөрчилтэй холбоотой ийм зөрчлүүд байна. За өмнөх зөрчил гарсан бол одоо хэдийн хугацаанд дараагийн зөрчил гарвал тавтан зөрчил гэж үзэх гэдэг ч юм уу тухцаатай холбоотой зохицуулт бол энд байдаг. За эдгээр хэсэгтэй холбоотой одоо ийм зүйл энэ хэрэг дээр бол байхгүй байна. Жишээл өмнө нь тавтан зөрчил гаргасан үйл нотлох баримт бол байхгүй талууд өвөн дээр ч бас маргаагүй гэдэг иймэрхүү тайлбарууд бол хийдгээ. За давтаалгачны шүүх бол өмнө дурдсанчлан анхны шүүхэн шийдвэрийг бол хэвээр үлдээж шийдвэрлсэн. За ингэхдээ бас яг саяны 81-2 бол 81-4-т холбогдох зүйлүүдээр тайлбар хийж байгаа юм л та. За эндээс юу анхны шүүхээс ялгаатай байснуудыг бол хэлчихье. За 81-2-той холбоотойгоор ямар дүгнэлт хийсэн бэ гэдэг юм бол ер нь л яг төстэй л дөө нэхэмжлэгчийг мэрэгжлийн түвшин ур чадвар ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтэй тэнцэхгүй болохыг тогтоосон баримт бол авагдаагүй байна. За тэгээ энэ талаарх мэтгэлцээний байр сууриа хариуцагч бол хууль засан журмын дагуу нотлоогүй буюу нотлох баримт бол эндээ өгөөгүй гэсэн үг. За энэ хүндээ тэнцээгүй шүү буюу одоо багшийн ажил үүрэгтэй тэнцээгүйтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт бол бас байхыг шаардж байгаа гэсэн үг байхгүй. За мөн хэрэгт авагдсан энэ хэрэгт бол нөгөө шинжээч томилогдсон юм билээ. Одоо нөгөө хүүхдүүдийн дүнг одоо худлаа тавьсан гэдэг байгаа шүү дээ тий. Тэнгүүтээ хүүхдүүдийн тэр материал дээр одоо боловсролын үнэлгээний төвөөс яг засалт хийгдээд үнэхээр яг тэр хэмжээнд одоо бодиттой бос байсан гэдэг тиймэрхүү дүнлэлүүд бол явсан байлээ л дээ. За тэгээд хэрэгт авагдсан энэ шинжээчийн боловсролын үнэлгээний төвийн 24-ны 10 сарын 31-ний өдрийн дүгнэлт. За тэгээд гэрч бас өөр ингээд багш нарын мэдүүлгүүд байгаа юм билээ. Эдгээрээр бол шүүхэд хэргийн шийдвэрлэх ажиллагааны явцад төрлийн талаар хууль баримтыг бол тодорхойлсон. За тэгээд эдгээр нь ажил олгогчийн дугаас ажилтныг ажлаар чөлөөлөх үед нэхэмжлэгчийн гаргасан ноцтой зөрчлийг тогтоосон нотлох баримт бол болохгүй. Яг өөрөөр хэлэх юм бол ингэж байгаа одоо ажил олгогч нь бол тухайн хүнийг одоо тухайн комист ажиллаж байгаа үед нь мэдээд ийм юм болсон байна гэж шууд ажлаар чөлөөлж байгаа шүү дээ тийм. Тэнгүүд саяны дуртаад байгаа нотлох баримт буюу боловсролын үнэлгээний төвийн дүгнэлт за нөгөө багш нарын мэдүүлэг зэрэг нь хизээ авагдаад байгаа хэрэг нэгэнт нөгөө тухайн нэг ажлаас хаасны хойно үүн дээр нь марангуут шүүхтэр авагдаад байгаа байхгүй юу. Тэнгүү шүүх давтаалгачийн шүүхэн дээр дүгнэхдээ яг уу ийм нотлох баримтууд бол одоо ингээд авагдаад энэ хүний үйлдвэр нь тогтоогч байна. Гэхдээ ажил олгогч нь яг тэр хүнийг ажлаас авахдаа энэ нотлох баримтуудыг бол цуглуулаагүй шүү дээ. Ер нь шууд талчихсан шүү дээ. Энэ нотлох баримтуудыг артаас нь ингэж авч байгаа нь нөгөө нэг одоо яг тэр хүнийг халах үедээ явуулсан процессыг бол зөвтгөхгүй гэдэг ийм тайлбарыг одоо хийсэн байдаг. За тийм учраас ерөөд анхаашны шүүхэн шийдвэр бол хэвээр үлдээж бол шийдвэрлсэн. За харин улсын дэд чухаас бол нөгөө хариуцагчийн өмгөөлөгч бол гомдол гаргасан. Тэр гомдлыг нь юу нь бол хангаад анхан болон давзаалагчдын шүүхийн шийдвэр магадлал хүчингү болгоод нэхэмжлэг бүхэлд нь хэрэггүй болгож шийдвэрлсэн. Ингэхдээ бас ерөнхийдөө одоо нэлийн одоо боловсролын тухай хууль мэл шилжимшлээд яг багшийн ёс зүйн талаас нь нэлийн сонирхолтой дүгнэлтүүд бол хийсэн. Анхан болон давхын шүүхүүдээр одоо яригдаагүй дүгнэлтүүдийг хийсэн гэсэн үг.
За усан дээд чухал бол энэ цогчтой оронд үүссэн маргаан, уг маргааны зүйл тэдний мэтгэлцэн байдлаас харахад бол энэ нөгөө ажлаас салаад байгаа 33 дугаар тушаал заасан хэмжлэгчийн гаргасан гэх энэ үйлс нь бол тогтоос хэсгэд бол дүгнэлт өгөх шаардлагатай бол байсан. Яг одоо ийм үйлдэл бос юм уу гэдэг дээр тий. За тэгээд нэгт бол энэ нөгөө 81-2-оо тайлбарлаад хоёрт нь 81-4-өө ингэж тайлбарлаж байгаамаа. За 81-2-ыг тайлбарлахдаа бол тус зүйл заасан үндэслэл одоо хамаарсан ажил олгогчийн дээрх тушаал одоо хуульд нийцээгүй тухайн анхан болон давцаалчдын шүүхийн дүгнэлтийг бол үгүйсгэх үндэслэлгүй буюу энэ хоёр шатны шүүх нь бол энэ тохиолдолд бол зөв дүгнэлтээсээ ингэж байгаа 81-2-т хамаарах хэсэг дээрээ хөдөлмөрийн тухайлын 80 дугаар зүйлийн 81-2-т болохоор нөгөө өмнө дурдсан шүү дээ тийм ажил мэргэжил мэргэжлийн төвшин ур чадвар ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил рүүхтэй тэнцэхгүй болгон тогтоогцсон тийм түүнээс гадна үүнийг надад засаж сайжруулах ч юм уу тэр боломжит хугацааг олгосон байвахтай холбоотой ийм зохицуулалт байгаа. За энэ зохицуулалт нь бол ажилтан ажлын байрны тодорхойл заасан тэр гүйцэтгэгчийг үүргийн хүрээнд мэргэжлийн төвшин мэдлэг ур чадвараар тухайн албан тушаал тавигдах болцсон шалгуурт нийцгүй болсныг одоо ойлгох бөгөөд энэ талаар зохих байгууллага эсвэл одоо комист гүйцэтгэх ажилтаа тэнцэхгүй гэсэн юм дүгнэлт гарсан байхыг одоо хууль шаарддаг буюу заавал одоо 3 дахь чиглэлийн тийм дүгнэлт байх хэрэгтэй гэж байгаа. За ийм нөхцөл бол нэхэмжлэгчийн хувьд бол тогтоогдоогүй. Учраас энэ 81-2-ыг үндэслээд байгаа нь бол үндэслэлгүй маа гэж байгаа. За 81-ийн 4-т толбогдох хэсэгт бол анхан болон давцаалдах шатны одоо 2 шатны шүүхийн дүгнэлт бол үндэслэл бүхий болоогүй байна гэж үзээд усын дээд чухал одоо өөрийн тайлбаруудыг бол хийсэн. За настай зөрчилтэй холбоотой дүгнэлт нь бол юу гэсэн бэ гэх юм бол за 33 дугаар одоо нэг ажлаас салаад байгаа тушаал гарахаас өмнө буюу 12 дугаар ангийн одоо ангиас авсан англи хэлний шалгалтын үнэлгээний талаар гарсан асуудалтай холбоотойгоор 24 оны 6 сарын 7 өдрөөр шалгалтын комиссийн гишүүд хуралцсан. За уг хуралд нэхэмжлэгч болоод одоо бусад үнэлгээ тавьсан багш нар оролцож сурагчдыг одоо дэмжиж үнэлгээ гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байдлаар бол тухайн үний одоо энэ маргаад байгаа үйлдэлд бол тогтоогдож байна тийм. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авсан сурагчдын усын шалгалтын үнэлгээний материалууд за эдгээрийнх нь бол зарим нь засвартай нь бол тогтоогдсон бас байгаа даа. За тэгээд хэргийн шийдвэрлэлийн ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчээр ажилласан боловсролын үнэлгээний төвийн сурагчдын дүнг нэмэх бууруулах байдлаар үнэлсэн тухай дүгнэлт. За тэгээд үнэлгээ тавихад оролцсон багш энийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэгээр бол бас мөн давхар нотлогдож байна. За хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123-ийн 1-д бол хөдөлмөрийн тухай хууль тогтоомж хөдөлмөрийн гэрээ за хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолыг зөрчсөн ажилтны буруутай үйлийг сүүлдэхүүг сахилгын зөрчил тооцно гэж бол заасан. За хөдөлмөрийн сахилгын зөрчил нь бол одоо тухайн үйлдэл үр дагаврын шинжээрээ ялимгүй эсвэл ноцтой байдаг. За тэгээ ялимгүй зөрчлийн хувьд бол одоо хөдөлмөрийн гэрээ байгууллагын дотоод журам заасан үндсэн үүргийг зөрчих боловч үр дагавар нь бол бага байдаг тийм. За харин ноцтой зөрчлийн хувьд бол хөдөлмөрийн гэрээ олон хууль заасан тэр үндсэн чиг үүргээ зөрчиж байгаа одоо үйлдэл нь адилхан гэхдээ учруулж байгаа тэр одоо үр дагаврын хувьд бол одоо өндөр ноцтой тийм үр дагавар авчирдаг буюу хохирол учруулах хэмжээний одоо ийм үр дагаврууд бол байдаг гэж тайлбарлаад за тэгээд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1-д багш ажилтан нь боловсролын тухай хууль тогтоомж хөдөлмөрийн тухай хуулийн 17-гийн 6 заасан гадаа ажил мэргэжлийн стандарт албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг бол хэрэгжүүлнэ. За мөн хуулийн 13 дугаар зүйлүүдээ багш нартай холбоодох ерөнхий одоо эрх үүргүүдийг заасан нэр бол иймэрхүү зохицуулалт бол байт юм байна л да. Суралцагчийн чадамжийг бодиттой үнэлэх гэж бол байдаг юм байна. За тэгээд мөн 13 дугаар зүйл суралцагчийн эрхийг зөрчих болон сургалтын хэвийн үйл ажиллагаанд алдагдуулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулалт тэдгээрт оролцох. За багш удирдах ажилтны хууль тогтоомжоор хүлээсэн альбан үүрэг гүйцэтгэхэд саад учруулах үйлдэл гарахгүй байхаа. За мөн холбогдох хууль тогтоомж дүрм журам заавар аргачлалыг чанд сахин мөрдөх гэж бол ингээд тус заасан юм одоо хэм хэмжээ бол тухайн салбарын хууль тогтоомжоор бол байна гэж байгаа. За мөн үүнээс гадна нөгөө нийслэлийн боловсролын сургалт арга зүйчлийн дарга болон одоо тус ерөнхий боловсролын сургуулийн захирлын хамтран баталсан анги дэвших болон усын шалгалтыг зохион байгуулах дэг зөвлөмж гэж байдаг юм байна. Тэгээд энэ зөвлөмжөнд бол усын шалгалтыг хэрхэн авах суралцагчийн сурлагын амжилтанд хүндлэнгийн үнэлгээ, хяналт шинжилгээ хийхэд баримтлан ажиллах тэр одоо ерөнхий дэг журмуудыг бол ингэж журмсан байдаг юм байна л та. За тэгээд одоо нэхэмжлэгч маргаад байгаа нэг ажил салгацсан багшийн хувьд бол ажил албан тушаалд ажиллаж тухайн үйл ажиллагааг хэрэглэхдээ болно холбогдох хууль за дүрм журмыг бас сахиж ажиллах үүрэгтэй. За 33 дугаар тушаал дээр бол уг тушаалын үндэслэл зааж буй одоо нөгөө шалгалтын үнэлгээний бодиттой оноог одоо бодиттой аваагүй 15 онооны үнэлгээтэй эсээ бичлэнд өөрөө оноо тавихдаа оноог нэмсэн бууруулсан за үнэлгээг нь бодитоор өгөөгүй гэж үзэх үндэслэл бол байна. Өмнө авцсан одоо үнэлгээ болон одоо бусад гэрчийн мэдүүлгээр те
Тийм болохоор энэ хэмжлэгчийн гаргасан өгүүлэл нь хөдөлмөрийн одоо сахилгын ялимгүй зөрчил болон ёс зүйн зөрчил гэхээс илүүтэйгээр ноттой зөрчлийг үр дагавар үүсгэх. Өөрөөр хэлбэл багшийн болон сургуулийн ажил хэргийн нэр хүн, за тэгээд суралцагчийн ба байгууллагын ашиг сонирхол, сургалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна гэж бол дийж бол ноттой зөрчлийг бол тайлбарласан. За тэгээд мөн нөгөө талуудын хооронд байгасан хөдөлмөрийн гэрээр бол бас мөн тайлбарласан. Тус хөдөлмөрийн гэрээний 4-2-оор өртөлгөөрөө байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эрхэлж байгаа ажил үүрэгтэй холбогдвол шууд удирдах албан тушаалнаас өгсөн үүрэг даалгаврыг санаа таар биелүүлээгүй. За тэгээд ажлын хариуцлагаа шалтгаалсан сургалтын үйл ажиллагаанд нөлөөсөн зөрчил гаргасан бол энэ бол нотоод зөрчил тооцогдохоор бол заасан байна. За хэмжлэгч одоо нөгөө багш энийг бол өөрийн гүйцэтгэгчийг үүргийн хүрээнд суралцагчдыг бодиттой үнэлэх үүргээ зохих хосоор бол биелүүлээгүй. Үүнээс шалтгаалж одоо бусад ангиллны шалгалтыг өөр багшаар ахуулахаас одоо босон үйлдэл нь бол нөгөө хөдөлмөр эрхлэлтэй харилцааг шууд туцалгаар хөдөлмөрийн гэрээний заасан ноцтой зөрчил гаргасан гэж одоо үзэх үндэслэлтэй бол байна. За тэгээд анхны шатны шүүх бол нөгөө хөдөлмөрийн гэрээний 4 дахь залтад заасан байгаа нөхцөл нь энэний гаргасан зөрчилтэй хамааралгүй гэдэг тайлбардаг бол хийгээд байгаа штэ тий. За мөн давзаалт шатны шүүх бол нөгөө ноцтой зөрчлийг нотлоогүй орхигдуулсан. За тэгээд энэ эсвүүлдгүүг нь бол нөгөө зөвтгөх бол үндэслэхгүй нэгэн шүүхэд ирсний дараа одоо бид нар яг нотолж байгаа ч гэсэн яг тухайн үедээ шийдвэр гаргахтаа бол заавал нотолсон байх ёстой гэдэг тэрдгээр тайлбаруудыг хийсэн штэ тий. За үүнийг бол хөдөлмөрийн тухайлын 81-ийн 4 заасанд одоо 1 цаг байна гэж улсын дэвжиг үзээд за тэгээд энэ багшийн гаргасан өгүүлбэл бол одоо хөдөлмөрийн тухай хууль, боловсролын тухай хууль зэрэг энэ багшийн ерөнхий баримтлах эрх үүрэг ёс зүйн хэм хэмжээ. За тэгээд энэ хөдөлмөрийн гэрээ заасан одоо нөхцлүүдээр аль алинаар нь хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэж болно. Тийм болохоор энэ шийдвэр нь бол одоо үндэслэл бүхий байна гэж одоо ингэж хэмжлэгийг хэрэггүй болгож шийдвэрлсэн байна. Тэгэхээр тухайн багшийг ажлаас асан тушаалыг бол үндэслэл бүхий байна гэж улсын дэвжигээс шийдвэрлэж байгаа гэсэн үг. Энэ нөгөө энэ маргаан нь зөвхөн одоо хууль хэрэглээ гэхээсээ гадна яг нөгөө бас хичээн ёс зүй нийгэмд үзүүлэх нөлөөлөл талаас айгу ач холбогдолтой маргаан байна тийм. Тийм. Тэг яг хөө тэрнээс гадна нөгөө за яг зөвхөн одоо ерөнхий боловсролын сургууль багш сурагчдын эдгээр харилцаанаас гадна ер нь нөгөө хөдөлмөрийн харилцаа дээр ностой зөрчлийг тодорхойлох тайлалг ажил болгогч талаас ажилтны талаас анхаарах хэрэгтэй байлээ л дээ. Хөдөлмөрийн гэрээ дээр ностой зөрчлөө ер нь бол аль болох ингээд тооцсон байхыг бол одоо айгу тийм зөв гэж бол үздэг юм байлээ. Тэгээд дэлгэрэнгүй тусах гэж эргээд ажил болгогч нь тэр үнийг ямар үндслээр халж байгаа нь тодорхой тий. Тэгээ ямар ноцтой зөрчил гарвал эргээд ажлаас халагдах вэ гэдэг тэдгээр нөхцлүүд ихтэй ажилтны талдаа тодорхой штэ тий. Тэгвэл одоо хөдөлмөрийн дотоод журмын аль нэг залтыг зөрчлөө гэж бодлоо гэж байгаа тэр нас ностой зөрчил юм уу үгүй ч юм уу те тодорхойгүй байдал үүснээс болоод эргээд үнэлэхгүйгээр ажлаас халагдах бол эрсдэлтэй ч юм уу болчихгоо одоо тийм нөхцөл байдал болдго юм байлээ. Тэгээд тэрнээс гадна яг миний нөгөө бас хувьдаа ажиглагдсан туршлагаас харахад энэ нь одоо усан дэвжүүхийн тайлбар болон анхан дахын тайлбаруудаас ч харахад ер нь нөгөө хөдөлмөрийн маргаан чинь иргэний иргэн шүүх рүү явж байгаа те иргэний иргэн шүүхтэр чинь талууд өөрсдөө үндэслэг өөртөө нотлох бол үүрэгтэй. Тэнгүүд шүүхээс бол ер нь ажил болгогч тухайн хүнийг хөдөлмөрийн ностой зөрчлөөс одоо болоод ч юм уу нөгөө тавтан зөрчлөөс болоод өөрийн санаачлагаар хэрвээ халж байгаа бол яг тэдгэрийг заавал ингээд нотлсон байхыг тэдгэрийг ингээд нотлоод ямар нэгэн мүйлтэд гаргасан байхыг одоо шаардаад тэднийг бас аль болох талаасаа бүрдүүлж өгөх нь айгүй зохистой юм бэлээ. Одоо жишээлбэл ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн байгууллага өөрөө ядчил өөрөө ёс зүйн дүрмтэй тий тухайн ажилчид баримталж мөрчлөх тухайсан тийм ёс зүйн дүрмтэй тэднэр нь маш ойлгомжтой. За тэгээд тэр ёс зүйн дүрмийн зөрчил гаргасан бол яг хин шийдвэрлэх юм тий тухайсан ёс зүй хорооч гэж байдаг юм уу эсвэл маргаанцлах комисч гэж байдаг юм уу тий тиймэрхүү одоо процессыг нарийн сайн тодорхойлоод яг тэр процессын дагуу явах нь энэ хөдөлмөрийн маргаан дүр нь хин ашиг сонирхлыг одоо хамгаалахад тэрнээс гадна шүүхээс яг одоо харилцааг нь зөв тодорхойлоход айгүй чухал үр дүнтэй юм билээ гэж бол анзаарч байсан. Хаа. Тэрийг бас энэ дээр өрн дуртай гэж бодлоо. Зөв. Нөгөө марлагийн хэлж байгаачлан нөгөө хөдөлмөрийн их зүйн онцлог нь гэх юм уу? Яг маргаан шийдвэрлэх явцад тэр нотлох баримт процессын одоо цохох журмаар авч хэрэгжүүлсэн үгүй юу гэдэг нь айгүй ач холбогдолтой байдаг тий. За тэгээд энэ удаагийн дугаарт маань анхаарал хандуулсанд баярлалаа. Иймэрхүү хөдөлмөрийн харилцаанууд бол ер нь хөдөлмөрийн харилцааны маргаан нэлийн төгөөмөл байдаг те иргэний хувьд. Тэгээд бид бас нэг хөдөлмөрийн харилцаа бас ярьж байгаагүй цөөхөн ярьжсэн баг. Тэгээд энэ удаа л энэ хэсэг авч ярьлаа. Анхаарал хандуулсанд бол баярлалаа. Тэгээд холбогдох нөгөө шүүх шийдвэрийн дугааруудыг комментээр үлдээч. За баяртай. Баяртай.